Монголын бүтээлчрүүдэд төрийн бас байгууллагаас зохион байгуулж буй цуврал хичээлийг танилцуулж байна. Энэ удаагийн хичээлээрээ PowerPoint программыг ашиглан бэлэн загвар буюу темплейт ашиглах, мөн та өөрийн компьютерт монгол хэлэнд тохирох фонтыг хэрхэн татах талаар танилцуулж байна. Ингээд өнөөдрийн хичээлээрээ темплейт онлон фонтыг хэрхэн татах талаар дэлгэрэнгүй үздэцгээе. Темплейт татаж авах заавар. PowerPoint программыг ашиглан бэлэн загвар оруулахад 3 хэсгээс бүрдэнэ. Үүнд бэлэн загварын давуу тал, бэлэн загварыг хэрхэн татаж оруулах вэ? Интернетээс хэрхэн татаж оруулах талаар танилцъя. Бэлэн загварын давуу тал. Бэлэн загварууд дээр тайлангаа бэлдвэл цаг хожихоос гадна таны файл үзүүштэй харагддаг. Бэлэн загварын бичвэр болон зурганд хүнд үзүүлэхэд тохиромжтой, стандартын дагуу хийгдсэн байдаг. Хүссэн загвараа сэдвийн дагуу олох, мөн шууд загвар дээр ажиллах боломжтой. Бэлэн загварыг хэрхэн татаж оруулах вэ? Бэлэн загвар оруулахын тулд та Files, New гэсэн хэсэг рүү орно. Бэлэн загвар сонгох цонх гарч ирнэ. Эндээс үзүүлэн таниулах презентацийнхаа сэдвийн дагуух бэлэн загваруудыг сонгоно. Тухайлбал бизнес төлөвлөгөө гаргах гэж байгаа бол Business Plans гэсэн команд руу ороод загвараа сонгоно. Дэлгэцийн баруун дээд буланд таны сонгосон загварын талаарх мэдээлэл гарч ирнэ. Эндээс та download очлоорыг дарж татаж оруулна. Загварыг интернетээс хэрхэн татаж оруулах вэ? Та интернетээс татаж оруулахдаа File, Sys, New гэсэн хэсэг рүү орно. Obs.com Templates гэсэн хайх хэсгээс өөрийн хүссэн загварыг хайна. Үүнд анхаарах зүйл та зөвхөн англи хэл дээр загварынхаа нэрийг бичиж оруулна. Тухайлбал календар гэж хайж үзье. Хайлтын дагуу загвар гарч ирнэ. Загварын мэдээлэл хэсэгт Microsoft Corporation гэсэн линкийг дарна. Ингэснээр бэлэн загвар татах веб сайт руу шилжиж орно. Тухайн сайт руу шилжиж ороход бэлэн загварын сонголтууд гарч ирнэ. Та эндээс PowerPoint-ийн бэлэн загвар татаж авахын тулд дэлгэцийн доод хэсэгт байрлах Obs бүлэг программаас PowerPoint гэж сонгоно. Хэрвээ таны компьютерт Microsoft Office 365 байгаа бол эхний загваруудаа сонгож болно. Таны компьютерт Microsoft Office 2016 болон 2019 бол та доод талд байрлах загваруудаа сонгож ороод Download командыг сонгож татаж авна.